Мад аж ахуйн салбар бол хүн ардыг хүнсээр хангадаг, хөнгөн аж үйлдвэрийг түүхийдээр хангадаг маш чухал стратегийн салбар юм аа. Монгол улс жилдээ 10 сая ширхэг альс боловсруулдаг. За үүний 20 орчим хувийг одоо дотооддоо гүн боловсруулалт хийж бид нар одоо гутал хувцас цүнх бүх төрлийн түүхий бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд нийлүүлдэг. Нөгөө талдаа бид 80 гаруй хувийг хагас боловсруулаад гадаж байгаа экспортод гаргаж байгаа. Мад аж ахуйн салбарыг урамшууллын бодлогоор дэмжиж байна. Мөн бага хүүтэй урт угаатай зээлийн бодлогоор одоо дэмжих гэж байна. Мөн татврын бодлогуудаар бас дэмжиж байгаа. Өнөөдөр бид хүн сүдэн аж ахуйн салбараас тохиолбол мад аж ахуйн салбараас гарч байгаа аир шир ноос ноодорыг эзэн бүтээгдэхүүн болж дотоодоо боловсруулаад гадаад зах зээл рүү гаргах, дотоодынхаа зах зээлийг хангах юм бол бид гадаад зах зээлээс маш хэмжээний долларыг оруулж ирэх боломжтой юм аа. Монгол Улсын ерөнхийлөгч санаачтан цагаан алт үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Цагаан алт хөтөлбөр хэрэгжснээр түүхийд бэлтгэлийн зохицолтыг шинжлэх, хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, санхүүжилт, татврын бодлого, мөн үйлдвэрлэлүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, инновацийг нэвтрүүлэх, тухайн үйлдвэрлэлүүдийн гадаад болонд дотоодын зах зээлийг нэмэгдүүлэх дэлгэхэд энэхүү хөтөлбөр үр дүнгээ өгнө гэж харж байна.